Сайн байцгаана уу үзэгч та бүхэн өнөөдрийг аятгахтай тавтан өрүүлж байна уу. Төмөсийн дэбэс телевизийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг Төмөсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлжид дугаараа бид бүхэн танилцуулахад бэлэн болжээ. Үзэгч та бүхэн өнөөдрийн хөтөлбөртөө анхаарлаа хандуулаарай. Ихний мэдээ Дархуулан аймгийн засаг даргын хамаан газраас бэлтгэсэн аймаг орон нутгийн мэдээллийг танилцуулна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан Ногоон дархан 2032 гэдэг хөтөлбөр хэрэгждэг. За үүний хүрээнд аймгийн засаг даргаас бас ажлын хэсэг байгуулж тодорхой захирам шийдвэрүүдээ гаргаад хэрэгжүүлж өнөөдөр хүртэл ажиллаж байгаа. Ногоон дархан 2032-той холбоотой ажлын хэсэг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж байгаа. За энэ хүрээнд одоо ажлын хэсгийн энэ жилийн 2 дахь хуралдаа нэг зохион байгууллаа. Хавар 4 сард хурал зохион байгуулж бид нар бас энэ 100%-ийг төлөвлөл хаврын мод тарилттай холбоотой арчлагтай холбоотой хурлаагийн шийдвэрүүд гаргасан. Тэрнийхээ дүгнэлээ мөн 10 сард зохион байгуулагдах энэ мод тарих өдөртэй холбоотой намрын мод тарих арчлагтай холбоотой ажлыг төлөвлөгөөг баталлаа. За мөн 3 асуудлыг хэлсэн шийдвэрлэлээ. Ногоон дархан төсвийн хүрээнд шийдвэрлэж байгаа энэ мод тарих хөрөнгө гарах тухай асуудлыг бас шийдвэрлэж бусад үүрэг чиглэлүүдийг өгж ийм хорлыг өнөөдөр зохион байгуулж шийдвэрлэлээ. За Ногоон дархан 2032 хөтөлбөрийн хүрээнд тэрбум мод хөдөлгөөний хүрээнд бид нар Дархуул аймаг нийт 20 сая мод тарих ийм үүрэг хүлээсэн. За үүнийхээ хүрээнд тарьсан өнгөрсөн хугацаанд тарьсан нийт модны ургалт нь хэр байгаа юм, арчил хамгаалалт нь хэр байгаа юм, энийг тайланг бас сонслоо. Нэг хоёрдугаарт бол энд бас тодорхой хэмжээний Ногоон дархан тодорхой төсөв байдаг. Энийг хүрээнд энэ 10 сар дотроо багтаагаад ажлын төлөвлөгөө баталлаа. Өөрөөр хэлэх юм бол иргэд аж ахуй нэгж төрийн бас байгууллагууд, манай дид үтцийн байгууллагууд тодорхой хэмжээнд газрууд маань мод тарих ийм үүрэг хүлээгээд тодорхой газрууд авсан байдаг. Энэний арчилт хамгаалалт тарилтын хүрээнд энэ жил 3680 мод тарих ийм үүрэг хүлээсэн тарих ажлуудын зохион байгуулах гэж байна. За мөн 10 сарын 15-ны дотор бид нар энэ мод тарих үр өрсөлдөө зарах зохион байгуулах энэ ажлынхаа төлөвлөгөө зохион байгуулах ийм ажил хийлээ. Мөн сумдууд тодорхой үүрэг чиглэлүүд өглөө. Тухайлбал 2026 онд энэ мод тарих газруудыг тодорхой тусгаж өгөө. Арга хэмжээнийхээ төлөвлөгөөнд газар зохион байгуулалтынхаа төлөвлөгөөнд тодорхой тусгаж өгөө, тийм ээ. За мөн энэ газар тариалангийн ногоон бүс бол тарьж байгаа энэ газруудынхаа арчилт хамгаалалт ургалтыг эргэж хянаа. За мөн энэ сумдууд маань ногоон тодорхой бүс гаргаж энэ дээрээ бол тодорхой мод тарих зөвлөгжүүлэх ажлуудыг, хашаажуулах ажлуудыг 2026 оныхоо төсөвдөө тусгаж шийдвэрлэе гэдэг ийм үүрэг чиглэлүүдийг мөн өглөө. 11, 12 дахь багийн энэ тогтчлтын ажлуудтай холбоотой хашаажуулах, ногоон хэрэм болгох энэ ажлуудын хөрөнгийн асуудлыг бас шийдвэрлэх талаар бас шийд гаргаж ингэж Ногоон дархны ажлын хэсэг хоролдлоо. Тэгээд зарах боловсрол зэрэг бас газрууд дээр үүрэг хүлээж гисэн. Дэлхийн багш нарын 31 дэх Монголын багш нарын 59 дэх өдрийн хүрээнд Дархуул аймгийн багш нарын баярын арга хэмжээ өнөөдөр залуучууд театрт ёслол төгөлдөр боллоо. Манай Дархуул аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 1373, сургуулийн өмнөх боловсролд 650 багш, туслах багш, мөн боловсролын салбарын 108 удирдах ажилтан ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн энэхүү арга хэмжээнд 2000 гаруй багш ажилчдаас төлөөлөл болгон 500 гаруй сургууль хүмүүжүүлэгчид хорон цугласан юм а. Өнөөдрийн баярын арга хэмжээний хүрээнд Монгол Улсын төрийн дэд шагналаар 4 багш ажилтан, засгийн газрын шагнал, боловсролын тэргүүний ажилтны хүндэт тэмдгээр 11, боловсролын яамны хүндэт жуух бичгээр 43, найрамдлын дархан тэмдгээр 11, Дархуул аймгийн тэргүүний ажилтан шагналаар 15 багш, мөн аймаг сумын засаг даргын жуух бичгээр 32, ахлах багш тэмдгээр 76, багшийн алдар тэмдгээр 114, арга зүйч багш тэмдгээр 130 багш шагнагдаж ингрэмэллаа. Түүнчлэн Дархуул аймгийн хэмжээндх шилдэг сургууль цэцэрлэгүүдийг алдаршуулсан юм. Тодорхойлбол шилдэг сургуулийн өмнөх байгууллагаар гэрэл дод эрхлэгчтэй 4-р цэцэрлэг, Оюун Баяр эрхлэгчтэй 26-р цэцэрлэг тодорхойлсон бол Батүлцэн эрхлэгчтэй 28-р цэцэрлэгийн хамт олон мөн шилдэг цэцэрлэгээр тодорлоо. Шилдэг ерөнхий боловсролын сургуулиудыг танилцуулъя. Мэдэг-сүрэн захиралтай 1-р сургууль, Баяр Бэлэг захиралтай От сургууль, Их Баяр захиралтай Орхон сумын 8-р сургууль тус шагнал гартлаа. Монголын багш нарын 31, за дэлхийн багш нарын 59 дэх өдрийн мэндийг нийт дарханныхаа багш нарт, нэгт Монголынхаа багш нарт хүргэж байна. За өнөөдөр энэ баяр дээр баяр нэмж манай сургууль Дархуул аймгийн шилдэг сургууль гэсэн ийм эрхэм хүндтэй шагналыг авч байна. Тэгээ гүйцэтгэлийн үнэлгээ, байгууллагын үнэлгээгээр
эхний 3 байранд орсон гэж ингэж ойлгож байна. Тэгээд одоо энэ бүх одоо зүйлийг хамт үтсэлсэн сургуулийнхаа хамт олон за багш нар, хүүхдүүд, эцэг эхчүүд за биднийг дэмжин ажилдаг одоо бүх хүмүүстээ одоо нийт хүмүүсийнхээ өмнөөс одоо баярлалаа талархснаа илэрхийлж байна. За манай сургууль бол одоо Дархуул аймгийн Орхон сумын сургууль байгаа. За 410 хүүхэдтэй, за 60 багш ажилтнтайгаар үйл ажиллагаа явуулдаг ийм сургууль. За өнөөдөр энэ баярын үйл ажиллагаанд одоо давхар баяртайгаар ингэж ирсэн дэмжих баяртай байна. Сэтгэл маш их хөдөлж байна. Багш нарын баяраар манай хамт олон одоо шилдэг сургууль боллоо. Тэгээд юуны өмнө одоо хамт олондоо маш их баярлалаа. Тэгээд хамт олондоо багш нарын баярын мэндийг бас өргөн дэвшүүлье. За минь боловсролын салбарт ажиллаж байгаа нийт багш ажилчид өдрөдгүүдөө минь одоо багш нарын баярыг өргөн дэвшүүлье. За ер нь бол манай сургууль хоёр шатны ер нь байгууллагын менежментийг сайжруулах одоо төсөлд бол одоо хамрагдсан. За нэг нь бол одоо боловсролын яамнаас хэрэгжүүлсэн сургуулийн менежментийг сайжруулах төсөл. За дараа нь бол одоо Шин Монгол судалгааны төвөөс хэрэгжүүлсэн бас одоо сургуулийн менежментийг сайжруулах одоо энэ төсөлд бол хамрагдсан. За энэнийхээ үр дүнд бид нар бол ерөнхийдөө бол байгууллагынхаа зохион байгуулалт, үйл ажиллагааг хамт олноороо хилцдэг, хамтаараа одоо хилцэж төлөвлөлтөө хийдэг, үйл ажиллагааг хэрэгжүүлдэг, багийн менежментийг нэлээд сайн хэрэгжүүлсэний үр дүн болов уу гэж одоо ингэж харж байна. Тэгээ сүүлийн одоо 2 жил өдөр байгууллагын болон одоо багшийн гүйцэтгэлийн үнэлгээгээр нэлээд амжилттай үнэлэгдсэн. За үүний үр дүнд одоо энэ шагналыг одоо хүрцэн гэж бодож байна. За энэ сайхан өдөр Дэлхийн багш нарын баярын өдөр болон Монголын багш нарын баярын өдөр тохиож байна. Тэгээ энэ хүү сайхан өдөр манай 26 дугаар цэцэрлэг маань одоо багшийн гүйцэтгэлийн үнэлгээгээр 2 дугаар байранд одоо шалгарч аймгийн шилдэг цэцэрлэг болж өргөмжлөгдсөн бас маш их баяртай байна. Тэгээд хамт олондоо болон Дархуул аймгийн боловсролын газрын ажилтан удирдлага мэрэгжилтэн тэгээд Дархуул аймгийн бүхий л одоо боловсролын салбарын хамт олондоо бол энэ сайхан өдрийн мэндийг хүрээд ажилтан амжилт бас эрүүл энх саруу сайхан бүхний хүсэн өрөөё. Тэгээд манай цэцэрлэг нь бол Дархуул аймагт бол байгууллагад 7 дахь жилдээ ажиллаж байгаа юм цэцэрлэг байгаа. Тэгээд цэцэрлэгийнхаа эцэг эхчүүдэд үргэлж одоо дэмжиж байдаг эцэг эхчүүд болон одоо хамтран ажиллаж байдаг хамтрагч багш нартаа ажилтан албан хаагчдаа бүгдд нь энэ сайхан өдрийн мэндийг бас дахин уламжилж байна. За мөн бас нөгөө нэг үеийн үед ажиллаж байсан удирдлагууд болон ахмад настаа бүх одоо багш нартаа бас энэ өдрийн мэндийг хүргье. Миний ханиг Баасанбат гэдэг. Ерөнхий боловсролын 31-р сургуулийн сургалтын менежер хийдэг. Миний бол од сургуулийнхаа түүх нийгмийн ухааны багшаар нэг мэрэгжилтэй. Тэгээд өнөөдөр боловсролын салбарт бид хоёр бол 20 жил ажиллаж байна. Тэгээд 20 жил ажилласан энэ үр дүнгээ үнэлүүлээд салбарынхаа хамгийн дээд шагнал боловсролын тэргүүн гэдэг шагналыг бас хантайгаа хамт хоёулаа одоо өнөөдөр хүртэж байгаадаа маш их баяртай байна. Маш их баяртай байна. Ингээд би боловсролын байгууллагад одоо 19 жил одоо ажиллалаа. За ингээд боловсролын одоо байгууллагад ажилласан хөдөлмөрийн маань үнэлээд одоо яамны шагнал боловсролын тэргүүний ажилтан болсондоо маш их баяртай байна гэх. За хандаа бас баяр хүргье. За миний энэ багш болох мэргэжлийг бол манай ээж аав хоёр бол ерөнхийдөө бол багш болох тэр гарааг юм одоо тавьж өгсөн. За одоо тэгээ ээж аавынхаа тэтгэлийг алдахгүй үедээ хүртэл одоо ингээ багшийнхаа ажлыг явуулж байна. Миний тохиолдолд хүүхэд байхад бол ерөөсөө хүүхэд болгоны ирээдүйн одоо мэрэгжил мөрөөдөл бол багш болох, эмч болох гэдэг гэсэн. Яг л төрний нэгэн адилаар миний мэрэгжил сонголт бол хүүхэд насны маань мөрөөдөл байсан. Яг л энэ мэрэгжлээрээ тэгээд одоо ажиллаж байгаа од сургуультай би яг тасралтгүй 20 жил ажиллаад ийм сайхан хамт олон дотор бас үлгий төлөж өдий дайны багш болж исэн. Тэгээд үе үеийн хамт ажиллаж байсан багш нар, эрдэмтэн мэрэгэн багш нартаа байгууллагынхаа бүх одоо эрдэмтэн мэрэгэн багш нар, үе үеийн шавнар за тэгээд мөн ажилчдгээд бас хамт олон маш их баярлж явдаг шүү. Тэгээд бүгдэнд нь баярын мэнд хүргье. За би боловсролын байгууллагад 28 жил, 15 дугаар сургуульд 27 жил ажиллаж байгаа. Хөдөлмөрийн хүндэт медалаар, төрийн шагналаар ингэрээ медалсан баяртай байна. Би хөгжим багш. Өнөөдөр бодвол би яг үе үеийнхээ шавнараар л маш их бахархаж байна. Багш нарын баяр болохоор хүүхдүүдэд дурсаад хөөрхөн гой зургууд гарч ирсэн. Өнөөдөр шаваараа л бахархах өдөр юм гэж баярлцгаана. Тэгээд 15 дугаар сургуулийнхаа хамт олонд мөн тусаж дэмждэг бүх хайртай найзуудтай хамт олондоо шавнартаа багш шавнартаа багш нарын баярын мэндийг хүргээд мөн манай сургуулийн 40 жилийн эх 7 онд болох юм. Тэгээд төгсөгчдөө 40 жилийн ойн баярын мэнд хүргээд бүгд хүрэлцэн ирээрээ баяртай уулзъя гэж хэлмээр байна.
Дархуул аймгийн багш нарын тухайд багшийн гүйцэтгэлийн үнэлгээгээр нийт багш нарын 56% нь өндөр үнэлгээтэй үнэлэгдсэн нь өмнөх хичээлийн жилээс даруй өссөн үзүүлэлт юм а гэдгийг энэвээр онцолж байсан юм а. Өдөрч та бүхэндээ бид орон нутгийн чанартай дараагийн онцлог мэдээлэлээ энэхүү сурвалжлагаар хүргэн ажиллах болно. Анхаарлаа хандуулна. Санаа хандуулах өчүүхэн дурсгалын зүйлийг үлдээж байна. Та бүхэнд ажлын амжилт хүсээрэй. Монгол Улсын хөгжлийн түлхүүр болсон эрчим хүчний салбарын тасралтгүй найдвартай ажиллагаанд томоохон хувь нэмрийг оруулан дархан хэмээх том хотын цоглох зүрх нь гал голомтонд болсоор ирсэн дархны дулааны цахилгаан станц төр өмчит төвцөөд компани үүсгэн байгуулагдсны түүхт 60 жилийн ойн баярын хурал өнөөдөр боллоо. Одоогоос яг 1:60-ны өмнө буюу 1965 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 100-нд анхны галыг асааж турбин генератороос сүлжээнд залгаснаар станцын их ажил өрнөж эхэлсэн түүхтэй. Залуучууд театрт ёслол төгөлдөр болсон баярын хурлын эхэнд 60 жилийн ан баримтат киног толилуулан гүйцэтгэх захирал жаргал сайхан нээж үг хэлэн төрийн дуллаа ихшиглүүлсэн. Мөн Монгол Улсын эрчим хүчний яам, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, эрчим хүчний зохицуулах хороо, дархны төмөрлөгийн үйлдвэр болон тус компани Ахмад ажилтны төлөөлөлд үг хэлж баяр хүргэсэн. Тус станцын хамт олон өнгөрсөн 60 жилийн хугацаанд нийтдээ 13.4 тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүчийг боловсруулан 11 тэрбум киловатт цаг эрчим хүчийг нэгдсэн сүлжээнд нийлүүлэн дархан хотын айл өрх болон үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд 27.1 сагикал дулааны эрчим хүчийг тасралтгүй найдвартай үйлдвэрлэн түгээжээ. 1965 оны 10 сарын 2-ны өдөр дархны дулааны цахилгаан станц төрийн өмч төвчөөд компани үндсэн тооногд анхны сүлжээнд залгаснаас хойш ингээд 60 жилдээ болж байна. За 60 жилийн хугацаанд хүндрэлтэй, бэрхшээлтэй, ололт амжилттай олон он жилүүдийг манай хамт олон өөрсдийн эв нэгдэл, ур ухаан, хүсч чадвар, мэдлэгээрээ бол даван туулаад өнөөдөр 60 жилийн аваа тэмдэглэж байна. Тэгээд компанийнхаа үеийн Ахмад ажилтнуудад, за одоо ажиллаж байгаа ажилтнуудаа, хамтран ажиллагч байгууллагуудаа, за мөн орон нутгийн засаг даргын тамгын газар, аймгийн иргэдийн хурлын хамт олон иргэдийн төлөөлөгчдод та бүхэндээ түүх 60 жилийн баярын мэндийг хүргье. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар дархан хотын хөгжүүлэлт зэглэлт эрчим хүчний салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж төрийн дээд шагнал алтан гадас одон хөдөлмөрийн хүндэт медаль мөн салбарын шагнал болох эрчим хүчний тэргүүний ажилтан эрчим хүчний яамны жуух бичиг эрчим хүчний зохицуулах хорооны хүндэт тэмдэг мөн Монголын залуучуудын холбооны шагнал үйлдвэрчдийн эвлэлийн холбооны зэрэг шагналуудаар нэр бүхий зарим ажилтнууд ингэрээ мэлалаа. Эрчим хүчний салбарт би 34 жил ажиллаж байна. Тэр дундаа дархны дулааны цахилгаан станц гэдэг их айлд 34 жил тасралтгүй ажиллаж байгаа. За өнөөдөр бол манай станцын маань 60 жил тохиож байна. За энэ 60 жил тохиож байгаа энэ үйл явдлаа давхцаад төрийн дээд шагнал алтан гац одоогоор шагналснаа маш их баяртай байна. За энэ шагналыг хүртэхэд миний төрүүлж өсгсөн аав ээж, ах トゥ төрөл садан, найз нөхөд, хань ижил үр хүүхдүүд, ачаа нэртэй бусад намайг таньдаг мэддэг бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд дархан дулааны цахилгаан станцын Ахмад үеийн удирдлагууд одоо ажиллаж байгаа нийт хамт олондоо 60 жилийн баярын мэндийг хүргье. Дархан дулааны цахилгаан станц гэдэг их айлын технологийн шинжилгээ ажлыг бол инженер техник ажилчид удирдан зохион байгуулдаг. Миний удирдах байгаа инженерийн алба бол дархан дулааны цахилгаан станцын технологийн шинжилгээний үйл ажиллагааг төлөвлөж судалгаа хийж бүх инженерийн сэтгэлгээр ажиллаж байж энэ дархны дулааны цахилгаан станцын технологийн шинжилгээ ажил бол явагддаг. Тэгээ би одоо дархны дулааны цахилгаан станцын нийт инженер техник ажилчдаа амжилт хүсье. Та бүхэндээ 60 жилийн баярын мэндийг дахин хүргье. За сэтгэл маш их өндөр байна. Анх би 92 онд политехникомыг төгсөөд дулааны цахилгаан станцын турбин цехийн туслах мөрчөөсөөр анх ажилд орсон. Өдгөө ингээд 33 дахь жилдээ ажиллаж байна. Манай станц бол тасралтгүй үйл ажиллагаатай явагддаг. Дархан хотын одоо цорын ганц гал голомт байдаг. Дархан хотын хэрэгждэг дулааны эрчим хүчээр бол тасралтгүй найдвартай хангаах. Дархан сэлэнгийн бүсийг бол цахилгаан эрчим хүчээр бол тасралтгүй хангадаг. Дээрээс нь бид нар төвийн нэгдсэн системд эрчим хүчээр одоо хангаж ажилладаг, нийлүүлж ажилладаг юм компани багмаа. Тэгээ энэ ажлын одоо
үр бүтээл бол 60 жилээр одоо хэмжихэд бол маш их юм гарч ирнэ. Тэгээ яг одоо товчондоо хэлэхэд бол сүүлийн үед бол одоо станцынхаа одоо техник эдийн засгийн дээшлүүлэх, тоног төхөөрөмж одоо шинжил сайжруулах, суурилгын хүчин чадлаа нэмэгдүүлэх гээд маш их олон ажлуудыг хийж энэ өнөөдрийн түвшинд хүрсэн байгаа. Ингээд одоо нийт дархан долооны цахилгаан станцын үе үеийн удирдлагууд, ахмадууд тийм ээ одоо ажиллаж байгаа ажилтан инженер техникийн ажилтан албан хаагчдын болон тэдгээрийн гэр бүлийнхэндээ эрүүл аж жаргал хамгийн сайхан бүгний хүсэн ирээ. Тэгээ баярын одоо мэндийг дэвшүүлье. Би долооны цахилгаан станцад 26 жил ажиллаад 2018 онд төвтөртэй гарсан. Станцд бол автобус өрдөг байсан. Ээлж ажилтныг зөөдөг тийм ажил хийдэг байсан. Хөдөлмөрийнхаа хамт олноос одоо төр засагтаа үнэлүүлж одоо төрийн дэшин лалтан газ одоогоо шагнуулсандаа ахнах маш баяртай байна. Манай станцд ажилт бол 24 цагаар тасралтгүй ажилладаг тийм онцлогтой тийм байгууллага. Тэр бүхний ажилчдыгаа бол одоо ээлж ажилтныг бол зөөж байнга явдагтаа бол туйлын баяртай байдаг. Манай компани санхүү өртгөл бол өдрөөс өдөр 60-ны хугацаанд өөдлөн дэвжиж явсан. За өнөөдрийн байдлаар бид нэг 93.6 тэрбум төгрөгийн орлоготой 3.9 тэрбумын ашигтай ингэж ажиллаж байна. За энэ их ажлын ард гарахын тулд бид үед олон үйлс бүтээсэн. За ингээд хамгийн анхны одоо мемориал ордер, журнал ордерын системээс одоо үеийн санхүү өртгөлийн олон улсын стандартад өрн хэрэгжүүлж эрчим хүчний салбарын хүрээнд манай дархны дулаан цахилгаан станцын санхүү өртгөлийн эцэд улам өндөр амжилтаар тэргүүлж явдаг ийм компани юм аа санхүү өртгөлийн хамт олонны хувьд. За ингээд энэ 60-ны хугацаанд хийсэн ажлыг ярихад зөндөө юм байгаа. Товчцоод ярихад энэ компани санхүүгийн асуудал хүнд байгаа боловч бид хамгийн одоо үр ашигтай, үр дүнтэй ажиллуулахын тулд зардал болгоныг хэмнэж, орлогыг өсгөж, зардлыг хэмнэж ашигтай ажиллах талдаа одоо бид үе болгонд анхаарч ажиллаж явсан үр дүнд өнөөдөр компани санхүү бол маш сайхан өөдрөг байна. За ингээд та бүхэндээ дарханчуудаа, ахмадуудаа, одоо ажиллаж байгаа залуучуудаа 60 жилийн баярын мэндийг хүргэж эрүүл аз жаргал сайн мөхнийг хүсэн яриа. 1997 оноос хойш сая 2025 оны 8 сарын 31-ний дуустал Дархны долооны цахилгаан станцынхаа санхүү бүртгэлийн хэлтсэд ахлах нэгтлэн гар 28 жил ажилласан. Төрийн үндэд одоо авсандаа нийт станцын хамт олон, тэд тусмаа санхүү бүртгэлийн хамт олон, үе үеийн удирдлагууд, ахмад настангуудтай бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлье. Бидний ажлын онцлог ер нь цахилгаан дулааны өөрийн үртгийг тооцох, зардлыг одоо хянах, тогтмол зардлуудыг барьж, төлөвлөгөө хэмжээнд барьж ажиллах энэ тал дээр бол нэлээд ажилласан. Дээр нь олон улсын нэгтлэн бодох бүртгэлийн стандартыг мөрдөх, зөрчилгүй, алдаа дутагдал гаргахгүй жармааж ажилласан. Би Дархан долооны цахилгаан станцд 17 жил ажиллаж байна. Анх цахилгаан цехийн засварын монтороор 8 жил ажиллаад, ашиглалтын ажилтнаа 4 жил ажиллаад, засварын мастераар 5 жил ажиллаад, нийтдээ 17 жил Дархан долооны цахилгаан станц төвхт 60 жилийн болж байгаа компанидаа нийтдээ хамт олондоо баярын мэндийг хүргэе. Би ингээд цаадлынхаа цаашдаа станцынхаа үйл ажиллагаа, аюулгүй ажиллагаа, ажилтны эрүүл авахыг, тоноглолын найдвартай ажиллагаа бүр бүтэн хангаж ажилладаг. Цахилгаан цехийн нийт ажилчтай болохоор төвх 60 жилийнхаа баярын мэндийг хүргэе. 60 жилийн ан баярын хурлын нэгэн онцгой мөч одоогоор тус компанид хамгийн олон жил буюу 34 дахь жилдээ тасралтгүй хийм цехийн хиймийн аппаратч нар ажиллаж байгаа Батмөнхийн Динсма компани хүндэт дэвтэрт нэрээ бичүүлсэн торгон мөч байлаа. Түүний аав Батмөнх мөн тус компанид ажилладаг хүндэт дэвтэрт нэрээ бичүүлж мөхөрсөн гавьяатай нэгэн гэдгээрээ онцлогтой юм а. Долооны цахилгаан станцын дүүгч 60 жилээ болж байгаа их баяртай. Тэгээд энэ төвшнийг ашиглаад үе үеийн ахмадууд хамтран ажиллаж байгаа үеийнхэндээ бас үргэлжлэл байсан залуу ажилчдаа бас баярын мэндийг хүргье. За би тус станцад 1991 онд 10 дугаар ангид төгсөөд
механик бүртгэлийн цэгийг үйлчлэгчээр ажилд орж ирсэн. Одоо тэгээд 25 он хүртэл би одоо 34 үтгэгчтэй ажиллаж байна. Тэгээд одоо би хийм цэхэд химийн аппарат нар ажилладаг байгаа. Миний ажлын байрны онцлог гэхээр Дулааны цэглэлийн станцынхаа найдвартай үйл ажиллагааг хангахад химийн цэвэрлсэн бэлтгэгдсэн зөөлрсөн усыг тасралтгүй хангаж явах үүрэгтэй байдаг. Тэгээд бид нар тасралтгүй 24 цагаар ус шилтгэлээ хим усаа зөөдрүүлээд технологийн горимтанд барьж ажилладаг юм аа. Тэгээд би хим цэгийн хамт олонтойгоо энэ олон жил мөр зэрэгцэж ажиллаж байгаа да. Тус станцынхаа хамт олон үеийнхээ ахмадуудтайгаа, үеийн залуучуудтайгаа үргэлжлэл болсон дүү залуу нартайгаа ажиллаж байгаадаа бас их бахархалтай байна. Тэгээд өнөөдөр бас ийм компанийнхаа хүндэт төвтөрч бичиж байгаадаа бүр их баяртай. Миний бас энэ үйлдвэрт бас ажиллаад өндөр төвтөрт бас бичигдсэн байдгийг. Тий. Тэгээд би одоо бас үргэлжлэл нь болоод бичигдсэн даа. Тун баяртай байгаа. Бүр их баяртай. За өнөөдөр Дархан хотын гал годомд болсон Дулааны цахилгаан станд ууган өдрөө маань 60 жилээ болж байна. За ингээд энэ баярынхаа өдөр одоо Дархан уул аймгийнхаа нийт баригтай ад жаргал сайн бүхний өсөн өрөөё. Би Дархан хотод одоо 75 жил амьдарч байгаа хоо. 3 настай амьдрал залгаж аав ээжтэйгээ энд ирсэн Дархны түүхийг 75 жил мэднэ. Түүнээсээ гадна Дархан хотын ууган Дархан сумын ууган зурагч Дархан хотын ууган тамирчны нэг Дархан хотын одоо бүтээн байгуулалтын гол ажил 22 та Дулааны стандд ороод 55 та тэтгэвртэй гарсан. За олон жил ахмадын зөвлөл ахмадын хорон дарга сонгуульд ажлыг хийж байсан хүний хувьд ахмадуудаа уртнаас удаан жарахыг хүсэн өөрөө. Дархны Дулааны цахилгаан станцын үе үе удирдлагууд ахмадууд тэдний залгамж халаа болсон өнөөгийн ажилчин албан хаагчид инженер техникийн ажилтнууд та бүхэндээ түүхт ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. За өнөөдөр санхүүгийн оршууны тухай хуулийн хэлэлцүүлгийг Дархан аймгаас эхлүүлж байна. За өнөөдрийн хэлэлцүүлэгт Дархан аймаг, Сэлэнг аймгийн хадгалан зээлийн оршуудын төлөөлөл, за төрийн байгууллагын төлөөлөл, ард иргэдийн төлөөлөл оролцож байна. За үндсэндээ Монгол Улсын их хурлаар хууль тогтоомжийн хуулийг одоо хуульд орсон өөрчлөлтийн дагуу бол улсын их хурлаар аливаа хууль тогтоомжийг одоо оруулж хэлэлцүүлж батлуулахдаа өргөн барихынхаа өмнө ард иргэдээр хэлэлцүүлгийг хийж ард иргэдийн санал за энэ хуулийн одоо харилцаа үйлчлэгэнд одоо оролцогчдын саналыг тусгаж санал авсан байх хэвээр. Тэгээ энэ хуулийн залтын хүрээнд орон нутгийн хэлэлцүүлгийг өнөөдөр эхлүүлээ явж байна. Бид маргааш одоо Булхан, Орхон аймгийг хамттан хийн. За мөн бүсчлээд говийн бүс, хангаан бүс гэдэг бүсчилж хийн. Хамгийн сүүлд 11 сарын сүүлээр бол Улаанбаатар хотод хийгээд ингээд хуулийн төслөө өргөн барих юм байна. За бидний хуучны мэддгээр өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хадгалан зээлийн оршууны тухай хууль. Энэ хадгалан зээлийн оршууны тухай хуулийн шинжилсэн хариулгыг санхүүгийн оршууны хууль нартайгаар өргөн барихаар бэлтэж байгаа. За хуулийн төсөлд орж байгаа гол өөрчлөлт бол тухайн бүс нутагтаа одоо хадгалан зээлийн хоршоод маань яг одоо оролцогчдынхаа буюу гишүүдийнхаа бүрэлдэхүүнээр хүрээгээд байх ёстой. Яг хадгалан зээлийн хоршоо бодит утгаараа одоо амьдрал дээр одоо юу гэдгийг хоршооныхаа агуулгаар харилцах боломж нь бүрднэ гэсэн. Өнөөдрийн байгаа хууль тогтоомжийн сул тал нь одоо хадгалан зээлийн хоршоо нэртэй байгуулагдсан томоохон компани корпорациудын дэргэдэх одоо зээл олгодог санхүүгийн байгууллага хэлбэртэй болцсон байна. Магадгүй зээл олгосон хүнийхээ тоогоор одоо гишүүнчлэлд эсвүүлж байгаа боловч яг эзний ёсоор гишүүний ёсоор оролцох боломжгүй банк ус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг зарим хадгалан зээлийн оршоод хийж хэрэгжүүлж байгаа ийм нөхцөл байдлууд бас хуулийн цорхоогоор байна. Тийм учраас энэ нөхцөл байдлыг бол бид арилгаж аль болох бичил санхүүгийн зах зээл дээр хадгалан зээлийн оршуудыг олон улсын жишгээр кредит юнионы одоо яг тэр бодит нөхцөл байдлаар нь ажиллах боломжийг олгож байгаа гэдгээрээ энэ хуулийн гол онцлог давуу тал нь гэж харж болно. За нөгөө талдаа бид хөдөө аж ахуйн хоршоо байгуулахыг дэмжиж одоо нэлээдгүй бас санхүүгийн их усурын дэмжлэг олгоод баггүй хугацаа өнгөрлөө. Тэгэхээр цаашдаа бол хөдөө аж ахуйн хоршоодод санхүүгийн их усурыг төрөөс зээл хэлбэрээр юм уу татаас хэлбэрээр олгох биш. Харин санхүүгийн хоршоодтой тулгуурлаж хөрөнгөөрөө хорших энэ боломжийг бас олох хэрэгтэй гэж үзэж байна. Өнөөдөр хөдөө аж ахуйн хоршоод бол хөдөлмөрөөр илүү оршиж байгаа шүү дээ.
Тэгэхээр хөрөнгөөрөө хорших энэ хөдөө аж ахуйн одоо хоршооны хөдөлмөрөөр хоршиж байгаа энэ одоо үйл ажиллагаагаа илүү санхүүгийн хувьд бэхжүүлэх, өөрсдөө санхүүгийнхаа их бүсвэрийг бүрдүүлэхийн боломжийг олох заалт зохицуултуудыг оруулж өгөхийг бас зорьсон байна. Уг нь бол хоршоо гэдэг бол хуулийн этгээд дээрээ хадгалан зээлийн хоршоо маань татвар төлөх ёсгүй л дээ. Гэхдээ өнөөдөр бол бид нэр хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүйгээр за татварын одоо орчин нөхцөлд бол тодорхой хэмжээгээр татвар төлөөд орон нутагт мөнгө төлөө явж байгаа. Уг нь бол бид нар чинь бичил санхүүгийн үйл ажиллагааг нь дэмжиж иргэд өөрсдийнхөө амьдрал ахуйг сайжруулах, үрхийн хэрэгцээг хангах, санхүүгийн дэмжлэгийг одоо юу гэдгийг хараад бусаар өөрсдийнхөө гишүүдтэй үйлчилдэг яг энэ гишүүдийнхаа эдийн засгийн чадварыг бэхжүүлэх чиглэлээр нь хоршоод ажиллах ёстой гэж татвараас чөлөөлөх бодлого явдаг. Гэтэл энэ нөхцөл байдал маань өнөөдөр хуулийн дээр хэрэгжихгүй байна. Тийм болохоор цаашдаа илүү их боломж нь бол санхүүгийн хоршоодын хувьд бол нэгдүгürt татвараас чөлөөлөгдөх, татварын одоо хөнгөлөлт дэмжлэгийг авахын боломж нь бүрдэнэ. Хоёрдугаарт яг энэ хадгаламж зээлийн хоршоогоор одоо үйл ажиллагаа явуулж байгаа энэ хуулийнхаа дагуу энэ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаад явснараа илүү их санхүүгийн нөөц боломжуудыг одоо хоршоотынхаа гишүүдэд олгох, за санхүүгийн одоо мэргэжлийн сургалтуудыг энэ хоршоодод бас олгох. Дээр нь даатгалын тогтолцоо бий болгох асуудлыг орсон байна. Хоршооны хувь нийлүүлсэн одоо хөрөнгө оруулсан гишүүдийн хөрөнгийг баталгааг банкуй санхүүгийн байгууллагын одоо даатгалын тогтолцоотой адил даатгалын малгай байгууллага бас хамарч авч явахаар оруулсан байна. Одоо бол бид нар хоршоодын үйл ажиллагааг орон нутагт за Улаанбаатарт ямар төвшөнд байна гэдгээр нь илүү их ангилж ялгаж харж байна. Судалгаануудыг хийлгэж байна. Хадгаламж зээлийн хоршоо хэлбэрээр орон нутагт ажиллаж байгаа хоршоод бол яг бодит одоо хоршоодынхаа хэлбэрээр явж чадчихна. Харин Улаанбаатар хотод байгуулагдчихсан тэгсэрнээ одоо орон нутгийн гишүүдийг гишүүнчлэр авж байгаа гэж байгаа хэд хэдэн хоршоод байна. Тэр нь банк санхүүгийн байгууллагын зээлийн үйлчилгээ үзүүлж байгаа ийм хоршоод бас байна. Тийм учраас бид энэ хоршоодын яг бодит нөхцөл байдал дээр ажиллах боломжийг олох талыг илүү харж байгаа. За аймгийн хувьд ингээд аймагт ялгаатай байна. Зарим аймагт огт хоршоогүй аймагуд ч байна. Зарим аймагт ганцхан хоршоотой. Одоо манай Сэлэн аймаг гэхэд нэг л санхүүгийн хоршоо жишээлбэл байна. Тэгэхэд олон одоо хамгийн их санхүүгийн хоршоо ажиллуулж байгаагаар манай Баян Улгийн аймаг бол санхүүгийн хоршоо одоо олон хоршооттой энэ хоршоодыг ажиллуулж байгаагаар бас их давуу талтай байна. Нөгөө талдаа иргэд нэг ийм сайн дурын нэгдлийг байгуулад байгаа юм. Одоо санхүүгийн бүлэг гэж яриад байдаг шүү дээ. Сардаа нэг 50 мянган төгрөг ч юм уу нийлүүлээд сан үсгээд тэрүүгээрээ бие биендээ хэрэгцээнийхэн зээлийг олгодог, ээлжлээд явдаг, хэрэгцээтэй зүйлээ авдаг, эргээд тэрэндээ тодорхой хүүтэ оцоод буцаад хоримтлуулдаг. Энэ бол үндсэндээ л хоршооны хэлбэр шүү дээ. Энийг бол санхүүгийн зохицуулах орноос тодорхой зөвшөөрөл аваад явах юм бол ингээ үржүүлээд явах боломжтой. Хоршооны гишүүдийн одоо тоог хамгийн багадаа бол одоо 20 хүнтэй байхаар хуулийн төсөлд орж байгаа 20 хүн байж ич одоо хоршоо байгуулах үндслэл нэгдэнэ. Түүнээс дээш оролцогчтой байх боломжтой. Хөдөө аж ахуйн хоршоо бол 9 гишүүнтэй байж ич хоршоо өсөж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл 5 малчин өрөх гэсэн үг. Тэгэхээр магадгүй 2 хөдөө аж ахуйн хоршоо нийлээд нэг санхүүгийн хоршоо болох боломжийг бас бид нар нээлттэй хангаж өгөх ёстой. Эсвэл хөдөө аж ахуйн хоршоон дээр бас ард иргэдээс гарч байгаа санал бол хөдөө аж ахуйн хоршоог дэрэгдээ санхүүгийн ашуутай байх 9 одоо гишүүнчлэлээр байх боломжийг бүрдүүлж өгөөч гэдэг хүсэлтүүд хүртэл гарч байгаа. Тэгээ энэ нөхцөл байдал дээр нийт ард иргэдийнхээ хэлэлцүүлгийг дуусгах саналыг аваад дэв парламент дээр бас байршуулсан байгаа энэ саналуудаа нэгтгэж чад эцэлсэн хувилбараа өргөн барихаар бэлтэж байгаа. Эрхэм үзэгчид та бүхэндээ бэлтгэн үзүүлдэг төмөсийн мэдээллийн хөтөлбөрийнхөө ээлжид дугаарыг өндөрэд өндөрлүүлье. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Маргааш энэ цагта эрг уулзцай үзэгчтэй баяртай.